Бараагаа сонгоод эсвэл захиалгаа сонгосны дараа төлөх товч дарахад төлбөрийн цонх руу шилжинэ. Төлбөр төлсөн хэлбэр дээр төлсөн дүнг оруулаад байгууллагаар баримт хэвлэх эсвэл хувь хүнээр баримт хэвлэх товч дарна. Захиалга урьдчилж үүсгдэг бизнесийн хувьд төлбөрийн баримт хэвлэхээс өмнө тооцооны хуудас хэвлэхдээ захиалга цэснээс уг захиалгаа сонгож тооцоо товчийг дарна. Төлбөрийг дараах хэлбэрүүдээр хийж болох ба худалдан авагчийн төлбөрөө төлж буй төлбөрийн хэлбэр дээр дарахад төлөх дүн автоматар хуулагдана. Гараас дүнг өөрчлөх боломжтой ба нэгээс олон төлбөрийн хэлбэрээр хувааж хийх боломжтой. Мөн QR төлбөрийн шийдлүүдээр төлбөр төлөх боломжтой.